За Монгол Улсын ерөнхий прокурор дахин томилогдохоор орж иж байгаа жаргал сайхан прокурорт бол би амжилт хүсье гэж бодож байна. Надад асуух асуулт бол алга. Монгол Улсын ерөнхийлөгч хүрэлцэх ерөнхийлөгчийн хүн засгалдгүй хууль засгалдаг төрийг бий болгоно. Баялагтай эзэн Монгол гэсэн энэ хөтөлбөрт Монгол Улсын ерөнхий сайдын эхлүүлсэн 5 иш үйл ажиллагаа бол тодорхой би үр дүнд хүрсэн гэж харж байгаа. Энэ дээр бол авилгалтай тэмцэх газрын дарга прокурор ерөнхий газрын удирдлагуудын гүйцэтгэх сүгүүрэг бол би нэлээд их байсан, жин дарах байсан гэж би хэлхийг хүсэж байна. Би яагаад ингэж хэлхийг хүсэж байна вэ гэхээр тоо худлаа ярьдгүй. Энэ миний өмнө авилгалтай тэмцэх газрын болон прокуророос зарласан энэ тоонууд байна. 2019 оныг 2023 онтой харьцуулахад мөрдөн шалах ажлын хүрээнд шүүх шилжүүлсэн хэргийн хэмжээ 2 дахин өссөн. За шүүхээр шийдвэрлсэн хэргийн хэмжээ 2.8 дахин өссөн. 2019 онд шүүхээр шийдвэрлэх хэрэг 68 байсан бол 2023 онд 192 болсон. За шүүхийг шилжүүлсэн хэрэг 2019 онд 156 байсан бол өнөөдөр даруй 325 болсон. Энэ бол мөрдөн шалах ажлын хүрээнд бол маш их том дэвшил гарсан байна гэдгийг бол манай ард иргэд минь ойлгож мэдрэх болов гэж бодож байна. За хохирлын нөхөн төлөвлөлт 2007-оос 2020 он 13 жилийн дотор 13 жилийн хугацаанд 95.5 тэрбум төгрөгийн хохирол төлөвлөдөг байсан бол 21 онд 96.2 тэрбум, 22 онд 2.3 их найд, 23 онд 238 тэрбумтай тэнцэх хэмжээний авилгал албан тушаалын гэмтэргээс үүссэн Монголын төрд учирсан хохирлыг төлөвлөсөн байна. Энэ бол би том амжилт гэж ойлгож байгаа. За тэгэхээр манай ард иргэд маань бол шударгасны хүсэмжлэл их байгаа шүү дээ. Ард иргэдийн цөөхөн хэсэг нь хуулийн дээр амьдардаг, олон хэсэг нь хуулийн дор амьдардаг нэг ийм нийгэм баймиргүй байна. Шударгасны үлсгэлэн бол хотоодны үлсгэлэнгээс илүү их харгас үлсгэлэн байдаг юм гэсэн. Тэгэхээр ард иргэдийн шударгасны хүсэмжлэлийг л хэлээд байгаа. Тэгэхээр цаашдаа бол таны энэ хийсэн тэмцлийнхаа үр дүнг улам өргөжлүүлэх ийм боломж таны өмнө бас би нэгдэж байна гэж харж байна. Мэдээж зэрэг зүйн хувьд биднээс тодорхой шинжилгэүүдийг хийх зайлшгүй. За хоёрт бол би гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд болоод тантай бас уулзаж өнөөдөр энэ нийгмийн даатгалын сан дээр үүссэн байж байгаа өр авилгуудын асуудлаар тантай сан солилцсон. Танд би талархал илэрхийлье бас тодорхой шийдлүүд та надад гаргаж өгсөн. Энэний үр дүнд бол өнгөрсөн 3 сарын хугацаанд 22.3 тэрбум төгрөгийн бас өр төлбөр барагдсан байна. Энэ бол үр дүн. За тийм учраас өнгөрсөн 7 хоног томилогдсон Даштава дарга ерөнхий прокурор тантай ингэж хамтарч өнөөдрийн энэ үлдсэн байгаа Чингис хаан Капитал банкн дээр үүссэн энэ өр төлбөрийг барагдуулахад бол хамтарч ажиллаж иргэдийн даатгуулагчдын өмнө хохирсон байгаа энэ одоогийн байдлаар үлдэгдлэр бол нэг 156 орчим тэрбум төгрөгийн өр төлбөрийг барагдуулах зайлшгүй ийм шаардлага биднэрт байна. Ийм үүргийг бид нар хүлээх ёстой гэж ойлгож байгаа. За тэгэхээр энэ дээр мэдээж хууль хяналтын байгууллагууд ирсэн прокурорын байгууллагуудын гүйцэтгэх үүрэг маш их. Би яагаад энэ ингэж хэлж яах вэ гэхээр авилгалтай тэмцэх газраас зарласан энэ банкудтай холбоотой үн цэнтэй үйл хөдлөлгүүд шүүхийн явцад эзэдүүд нь солигдсон. Зарим нь нуугдмал хөрөнгө болсон. За энэ мэдээллүүдийг бол би бас танд хүргэж энэ чиглэлээр бас тодорхой хүмүүст үүрэг даалгавар өгж манай хоёр байгууллага бас нэлээд сүүлийн үед хамтарч ажиллаж байгаад би бас талархаж байна. Тийм учраас эх жилүүдэд авилгалтай тэмцэх газар прокурорын байгууллагуудтай хамтарч энэ Чингис хаан Капитал банкн дээр үүссэн энэ өр төлбөрийг барагдуулахад та манлайлан ажиллана гэдэгт бас би итгэж байна. Ингээд танд амжилт хүсье гэж бодож байна.